Бурхан багш маань 101 сарын шиний 15 буюу энтхийн календараар бол Вишак сар гэж ярьдаг. Вишак сар бол 5-аас 6 сарын хоорондох сарыг Вишак сар гэж ярьдаг. Ер нь энтгэд бол одоо бурхан багшийн гэгэрэлт хөрсөн шиний 15 тийм ээ. Хийгээд одоо нирванд орсон. Тэгээд хорвоод мэндэлсэн энэ гурван одоо өдрийг бол манайхан 101 сарын шиний 15-нд их төвчийн өдөр гэж тэмдэглэдэг. Мөн энтгчүүд мөн ялгаагүй энэ бурхан багшийн мэндэлсэн одоо бурханы хөтгийг болон гэгэрсэн, нирванд орсон энэ гурван одоо чухал өдрийг бол Вишак сарда тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл 5-аас 6 сарын хоорондох одоо шиний 15-ныг бол энтгийг хийгээд дэлхийн бусад орнууд бол энэ өдөр тэмдэглэдэг юм аа. Тэгэхээр Вишак сарын 101 сарын шиний 15-нд бурхан багш Вишак сард одоо бурханы хөтгийг болон гэгэрээд гэгэрэн шууд одоо 5 шавьда ном айлтгаа явчаагүй. Энэ тавхны хойно харж байгаа энэ бодмодны доор эхлээд 7 хоног нирваны амбуланд өнгөрөөсөн. Дараа нь энэ бодмодны эргэн тойронд байгаа дахиад 6 газарт бол бид нэр 6 газарт бол 6 газараар нь явж тавхын тайлбарлана. Тэр 6 газарт бол одоо бурхан багш дахиад 6 7 хоног нийтдээ бодмодныхаа энэ гэгэрсэн газараа 7-7 49 хоногийг нирваны амбуланд одоо нирваны амбуланд орж одоо бяцлагж өнгөрөөсөн юм аа. Тэгэхээр эхлээд яг нь бодмодныхаа доор 7 хоног өнгөрөөсөн байна. 7 хоног нирваны амбуланд өнгөрөөгөөд тэгээд 7 хоног хамгийн сүүлчийн хоногийнх нь шөнө нь одоо ямар үйл явдал болсон бэ гэхээр энд одоо бурхан багшийн айлдсан одоо Винэ аймаг, Винэ судрын аймаг дотор Махаваг гэдэг дотор ийм нэгээс одоо судар байдгаас би та бүхэнд одоо тайлбарлаж хэлье. Бурхан багшийн Винэ аймгийн Махаваг дотор ингэж айлдсан байдаг. Атко Пагва тэгэхэд бурхан багш Ратиян гэдэг шөний Патаман Яман эхний хагаста Патиж самут баадан харилцан шүтэлж үүссэн 12 одоо энэ гайхамшигын тухай Анулон Пателомон эхнээс нь сүүл хүртэл дахин сүүлээс нь ихэнх хүртэл нь Мансиг Аси сэтгэлдэн тунган бодож байлаа гэж. Тэгээд тэр нь юу гэхээр Авижжа Паджая Санкара. Авижжа гэдэг нь монхог гэсэн, Паджая гэдэг нь шалтгаанаас болж, монхгийн шалтгаанаас болж юу хийж байгааг мэдэхгүй монхолтой байгаа шалтгаанаас болж Санкара буюу одоо үүлийн үрийг сайхан муухай үйлийг үлдэж байдаг. Сайхан муухай хариу үйлдэлийг хийж байдаг гэсэн. Тэгээд Санкараг үлддэг. Тэгэхээр мөнхгоос бол мөнхийн шалтгаанаас болж бид нэр үүлийн үрийг хийж байдаг. Тийм ээ. Тэгээд хоёр дахь нь Санкара Паджай Виняна. Тэгэхээр үүлийн үрийг үлдсэн юм чинь Санкарагаас Санкара үүлийн үрээс Паджай шалтгаанаас болж Виняна гэдэг нь тийм мэтхүү. Өөрөөр хэлбэл оюун ухаан бий болдог гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар үүлийн үрийг үлдсэн юм чинь тэр үүлийн үрийг эдлэх оюун ухаан дагаж бий болдгоо гэсэн. Сэтгэл бий болдог гэсэн. Одоо дараачийн сэтгэлийн өөрөө энэ хормын оюун ухаан байлаа энэ норм байж атал тэр дараачийн сэтгэлийн гүнээс одоо урд хийсэн хоромтлуулсан үүлийн үрмэн гарч иж энэ сэтгэлийг дараачийн хором руу түлхэж ингэж явдаг гэсэн. Тэгэхээр үүлийн үр дуусчвал дараачийн хором руу түлхэх зүйл байхгүй учраас ингэж одоо гэгэрэл ариуслал хүрдэг гэж одоо ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ мөнхгаасаа болж үүлийн үрийг үлддэм байна. Үүлийн үр байгаа тохиолдолд энэ үүлийн үр нь дараачийн хоромд оюун ухааныг хөтлж явдаг. Тэгэхээр Виньяна Паджая Наамропун оюун ухаан бий болоод ирэхлээр яахаар Наамроп гэдэг наам гэдэг нь сэтгэл, рупо гэдэг нь бие гэсэн. Тэгэхээр оюун ухаан байгаа тохиолдолд оюун ухаан дангаараа оршиж ирээсээ чаддаг. Заавал биетэй холбоотой байдаг. Тэгэхээр оюун ухаан одоо дараачийн хоромд бий болно гэдэг чинь оюун ухаан заавал биетэй холбогдож одоо бий болдгоо гэсэн. Тэгэхээр оюун ухаан нь нас шалтгаалаад наамруп бие одоо хийгээд сэтгэл бол ингэж хамтарч одоо бий болж эхэлдэг. Тэгэхээр бие хол сэтгэл хоёрын нэгдэл бий болсон тохиолдолд яах вэ гэхээр наамруп паджая сараятн оюун ухаан бие хийгээд оюун ухаан хоёр нэгдэл бий болсон тохиолдолд сараятн гэдэг нь 6 гэсэн үг, аятн гэдэг нь эргэтэн гэсэн үг. 6 эргэтэн. Мэдээж оюун ухаан бие хийгээд амьдрал одоо бий болгон гут яах нь 6 эргэтэн мэдээж одоо хүнд одоо нүд чих гэх мэтийн 6 эргэтэн бол дагаад бий болдгоо гэж. Тэгэхээр 6 эргэтэн бий болцсон юм чинь яах вэ гэхээр энэний шалтгаанаар юу гэхээр салаятна паджая фассо 6 эргэтэн байгаа юм чинь гадны ямар нэгэн нүд гадны одоо дүрстэй ч юм
чих гадны дуу авиатай ч юм одоо хамар гадны ямар нэг үнэртэй ч юм өөр өөрийнх нь тусах туунтаа шүргэж таардаг. Тийм учраас салаятна пажжа пассаа гэсэн. 6 эргэтнээс шалтгаалаад сараятн гэдэг нь 6 эргэтэн гэсэн үг, пажжа гэдэг нь шалтгаалаад пассо шүргэлцээ бий болдог гэж. Тэгэхээр шүргэлцээнээс болж юу болох вэ? Шүргэлцээний шалтгаанаас пассо пажжаа ведна. Тэгээ шүргэлцээ нь ямар нэгэн нүд гадны дүрстэй чих ямар нэгэн дудны дуу аваад сонсонгууд яг нь биеинд мэдрэмж бий болдог. Биеийн сайхан муухай. Сайхан дуу аваад сонсвол сайхан биеийн мэдрэмж үүсэн, муухай дуу аваад сонсвол муухай мэдрэмж биеинд бий болно. Зарсгийсэн муухай мэдрэмж бий болно. Сайхан дуу аваад одоо үнэртэнгууд биеинд таатай мэдрэмж бий болно. Муухай үнэр зам биеинд таагүй мэдрэмж бий болно гэх мэт юм. Тэгэхээр нам пасса пажжая ведна тийм ээ шүрхүүгээс болж бол мэдрэмж үүсэж байна. Тэгээд мэдрэмжнээс болоод бас дахиад дараачин зүйл бий болно. Ведна пажжая танха. Мэдрэмжнээс болж хүсэл бий болдог. Хүсэл бий болдог. Тэр нь юу хэлж байгаа нөхөр бид сайхан мэдрэмж болонгууд тэрийг байлгах гэсэн хүсэл бий болдог. Таагүй мэдрэмж биеинд бий болонгууд тэрийг холдуулах гэсэн хүсэл бий болдог гэсэн үг. Тэгэхээр энэ хүсэл нь бий болоод ирэхлээр яа гэхээр хүсэл нь дахин давтагдаад ирэхлээр юу дараа нь юу гэхээр танха пажжая упадана. Энэ хүсэл нь ингээд давтагдаад байхаар шунал бий болдог. Тэгэхэд упад шундаас болоод упадан пажжая бав. Ингээд дахин шунлыг давтан хийгээд байхаар бүхэл бав гэдэг нь бүхэлд нь төрлийг өгөх үйл өөр. Одоо төрөл одоо шилбэл нэг тодорхой хэмжээний үйл үрийг шилбэл уур хилэн хүсэл шунал мэдгээд үйл өөрийг давтан хийгээд байхаар тэр давтан хийсэн үйлүүд нь итэд ирэхлээр олон болоод ирэхлээр яг нь тамын ч юм уу бэрдийн ч юм уу бүхэлд нь төрөл өгөх нэг үйл өөрийн бөөнөрл бий болдог. Тэрийг пав санкара гэж ярьдаг. Пав пажжая жати. Мэдээж бүхэлд нь төрөл өгөх үйл өөрийг хийчихэж байгаа учраас жати гэдэг төрөл бий болдог. Төрөл авдаг гэсэн. Тэр болно одоо бүхэлд нь төрөл өгөх бий төрөл жишээл хүний ч юм уу, тамын ч юм уу, бэрдийн ч юм уу олон өөрөөр цугласаагаад бүхэлд нь нэг ертөнцийг одоо төрөл авах үйл өөрийг хийчихэж байгаа учраас тэр үйл өөр нь түлхээд явах нь хүнийг жати төрөл авах болдог байх нэ. Тэгэхээр төрөл авсан юм чинь бас төрлөөс шалтгаалаад дараагийн үйл явдал бий болдог. Жати пажжая төрлийн шалтгаанаас болоод жара марна төрөх, өөхөх, шок гэдэг нь зовох, паридэв, шаналлах дук дооманаса паяса самбавнтэй. Тэгээд төрөл авсан юм чинь төрөл авсан хүнийхээ өтлөх, өөхөх, зовох, шаналлах, хямрах гэх мэтийн одоо зовлон бий болдог. Эвам этаса инхүү кевлас зөвхөн дук кандаса зовлонгийн цогцсын самудаяа одоо ийм их уул асар ийм овоолго бий болдгоо гэсэн. Ингээд энэ мөнхөөс эхлүүлээд ингээд яваад ингээд яах нь төрөл өхлийн энэ хорвог амьдралын зовлон бий болдог шалтгааныг нэг сам партич самудаа гэдэг нь нэг нь байхад нөгөөх нь бий болоод нөгөөх нь бий болоход тэрний шалтгаан дараах юм бий болдгийг партич самуд баадаа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ зовлон бий болоход ийм гинжиг хэлхээсийг бол энд одоо айл одоо бурхан тунгаан бодож байна. Энэ бас нарийн одоо зүйл байгаа. За тэгээд энэнийг нь дахиад эсрэгээр нь одоо бурхан багш одоо эргүүлэн бодож эхэлжээ. Одоо тунгаан бодож эхэлсэн. Тэрний үхээр авижжа твэв асэс вирага ниродха. Авижжа твэв мөнхөгийг огт юу ч хөө ямар ч үлдгэлгүйгээр устгах юм бол санкара ниродха үүлийн үрийг үүсгээ бий болдог гэж. Үүлийн үрийг санкара ниродха үүлийн үрийг устгахчвал виньян ниродха тэр үүлийн үрийг эдлэх дараачийн хөдлөх сэтгэл бий болохгүй гэж. Виньян ниродха тэр оюун ухаан дараачийн төрөл санкарагийн устгах үүлийн үрийг устгаад дуусчихаар тэр үйл дараачийн одоо сэтгэлийг дараачийн төрлийг дараачийн хоромлог хөдөлдөг байсан одоо санкара үүлийн өрөнд дуусчихж байгаа юм чинь виня үүсэхгүй сэтгэл үүсэхэ болчвол яах вэ гэхээр наамрупа бие сэтгэл хоёрын нэгдэл бий болохгүй наамрупа бие сэтгэлийн нэгдэл бий болохгүй бол сараятан ниродха 6 эргэтэн бий болохгүй 6 эргэтэн бий болохгүй яах вэ гэхээр салаятан ниродха пасса ниродха шүргэлцээ бий болохгүй
тийм ээ. 6 эргэтэн байхгүй юм чинь 6 эргэтэн байх юм чинь өөрөөс тийхэн тусдахгүй удаа шүрхэхгүй гэсэн үг. Пасса Ниродха энэ шүрхэхгүй нь бий болохоо болчвол яахав гэхээр Ведна Ниродха мэдрэмж бий болохоо болчихно. Мэдрэмж бий болохгүй болно гэдэг чинь Ведна Ниродха Танха Ниродха хүсэл бий болохгүй. Хүсэл Танха Ниродха танха одоо хүсэл бий устдчихвол тийм ээ үүсгээ бий болчвол Упада Ниродха шунал бий үүсгээ болчихно. Упада Ниродха шунал устдчихвол Бхав Ниродха нөгөө бүхлэтэн төрөл өгөх тийм үйл өөр бөөнөр бий болохоо үүсгээ болчихно. Тэгээд Бхав Ниродха бүхлэтэн төрлийг өгдөг үйл өөр үүсгээ болоод устдчихвол Жати Ниродха төрөл авах нь одоо явдал зогсчихно. Төрөл Жати Ниродха төрөл устдчихвол яах вэ? Жараа маран өтөх, өөхөх, биений шаналл, сэтгэлийн шаналл одоо гэх мэтийн тэр бүхэн үүсгээ болж нэрүджэнтэй. Эвэм тасса кевласса дукхандасса ниродха хоти. Ийхүү зөвхөн одоо зовлонгийн одоо овоолох, зовлонгийн одоо уул харгу болох үйл явдал үүсгээ бий болж устдсан юм аа гэж. Энэ маягаар одоо бурхан багш зовлонгийн хүрд яаж эргэж гэнэ вэ? Мөн зовлонгийн хүрдийг устгах аргыг одоо энэ бурхан багш ингэв одоо Падич самут баада харилцан шүтэлсэн энэ 12 одоо онлоороо бол бурхан багш зовлонг устгадаг арга, зовлонгийн зам, зовлонгоос гэтлэх зам, зовлонгийн хүрдийг бидний сэтгэл энэ 12 араараас цувраад ингээд явхлаараа бидний сэтгэлд зовлонгийн хүрд бидний дотор эргэлдэж бид зовж шаналж байдаг. Энэ хорвоо дахин төрөл аваад ингээд явж байдаг. Монхоос болоод явж байдаг. Харин энэ зовлонг монхохыг устгаад эсрэгээр нь ингээд явчих юм бол бидний сэтгэл зовлонгоо устгах номын хүрд эргэлдснээр бидний сэтгэлд эргэлдснээр одоо ингээд зовлонгоос гэтэлж хизээч өвдөхгүй нирваны амгаланд хүрэх юм бололцоотой юм аа гэд. Энийг ингээд бурхан багш ингээд тунгаан бодоод тэр тухайн үед ийм одоо шүлгийг бол бурхан багшийн амнаас баястын шүлэг гарсан байдаг. Энэ нь яда хавэ пату бхаванти дhamma ата пино жаянто брахманса атасса ганка вапянти сабба ято пажанати сахету дhamman гэдэг энэ одоо гайхамшигтай шүлгийг бол бурхан багш айлцсан байдаг. Энэ юу гэхээр хэрвээ ата пино жаянто брахманса энэ юу хэлж байгаа ата пино гэдэг шаргу брахманса жаянто гэдэг нь бясалгагч брахманаса гэдэг нь одоо шаргу дайнч хүн гэсэн. Одоо асар их шаргу хичээл зүтгэлтэйгээр бясалгал хийсэн одоо бясалгагч хүн бясалгал хийгээд эхлвэл бүх эргэлз атаса ганка вапинта сабба бүх эргэлзээ нь устан алгуулж сахэдү шалтгаан бүхий учир шалтгаан бүхий номыг онснороо түүний сэтгэл ариуслал гэгэрлийн гэгээ бий болдгоо гэдэг. Энэ сайхан шүлгийг бурхан багш одоо амнаас ийм уулгалд нь ийм сайхан зүйл гарсан гэдгээ. Тэгэхээр энэ мэтэр бурхан багш энэ бодмодны доор 7 хоног бясалгал хийгээд одоо нирваны амгаланд одоо өнгөрөөгөөд тэгээд 7 хоногийнх нь төгсгөлд өглөө нар мандах үед бол ийм зүйл болсон байна. Энэ одоо зүйлийг бол одоо та бүхэн монголчууд энэ мэдэж байх хэвээр. Энийг цаашин одоо монголчууд энэ файлыг хэлнээс орчуулж байгаа бидний судруудыг уншиж судалж бас энэ бурхны судрыг бол цаашаа нарийн судлах хэрэгтэй. За ингээд бурхан багш 4-р 7 хоног өнгөрөөсөн тэр газараасаа одоо залран яваад одоо дараачийн одоо газар Ажпал гэдэг нэртэй модны дэргэд аж гэдэг нь одоо ямаа гэсэг пал гэдэг нь одоо хариулдаг гэсэн. Өөрөөр хэлбэл ямаачд одоо ямаа хариулж байгаа хүн энэ модны доор авчиж ямаагаа хариулдаг байсан тэр нэрнээс болоод Ажпал нэртэй энэ модны доор одоо бурхан багш залран ирээд энэ модны доор 7 хоног одоо нирваны амгаланд одоо өнгөрөөсөн. За тэгээд энэ одоо 7 хоног энэ одоо энэ модны доор 5 дахь 7 хоногоо ингээд өнгөрөөс үед нь нэгэн одоо хөхөг жаатиго брахмана гэж байгаа. Ингээд нэг Берман язгууртаа тийм хүн байсан. Тэгээ явхдаа дандаа хүү гэж дуурч явдаг. Тэгээ яаж тийм дуурч явна гэхээр өөр доод язгууртай хүмүүс тэр хүний тэр дууг сонсоод урдуур нь ирэхгүй, ойрт нь харагдахгүй. Өөрөөр хэлбэл Берман одоо эртний энтхийн одоо тэр буруу хиндүү шашны буруу үзлэр ямар байдаг гэсэн хэрэг
одоо дээд язгууртай хүмүүс доод язгууртай хүмүүс таарах юм бол их муу үйлстэй гэж үздэг учраас тэр доод язгууртай хүмүүс тэр дуу авиагийг сонсоод холддог байсан, харагдахгүй явдаг байсан. Тийм учраас тэр Бирман явахдаа яах нь хөө гэж ингэ чанга дуурч авиа өгч тэр доод язгууртай ядуу хүмүүсийг өөрөөсөө холдуулах ийм ядалтай явдаг байсан. Тэгээд энэ судар дээр үуч аннаттаруу хог гэж яадаг брахманы Йен Бхагава тэн увсангами. Тэрхүү хог нэртэй төрөл төрсөн Бирманбэр бурхан багшийн дэргэд хөрлөсөн гэсэн байна. Увсангамит Бхагавата саддин саммоди. Бурхан багшийн дэргэд хөрлөсөн ирээд бурхан багштай мэндэлжээ гэж. Саммодны гатасараны витисарадва. Одоо бурхан багш мэндэлж дууссныхаа дараа экантан нис аттааси нэгт хажуу талд нь зогссон байна гэж. Экмантан титто ко брахмано Бхагаватан этато вожа. Хажуу тийш нь зогссон тэр Бирманбэр бурхан багшд ийн айлтжээ. Гитавата нуко Готома эрхэн Готом минь ямар одоо номууд байвал хүн Бирман болдог вэ? Брахмана хоти гатамодач брахман гаранан даммати хүнийг Бирман болгодог ном юу вэ хэмээн асуужээ гэж. Атако Бхагава этадаттан видэтва таавин вэлаин идам удаанан удааси. Энэ үед бурхан багш тэр утгыг тайлан дараах сургаал шүлгийг альджээ гэж. Yo брахмано вахид папа дhammo бүх нүгэл зүйлийг устгасан Бирман нэхүн гэгөө өөрийгөө хөө гэж орилж явдаггүй. Нэг гасавуу ятатта одоо гэгээр л ариусалт хүрсэн. Ведантгүй биенийхээ мэдрэмжийн төгсгөлд хүрсэн. Өөрөөр хэлбэл сэтгэлийн гүнд үйлийн өр байгаа тохиолдолд биенд мэдрэмж үүсдэг. Мэдрэмжийг ажиглаад мөнгө хүсийг ойлгоод, зовлон гэдгийг ойлгоод, энэ мэдрэмж би биш, миний биш гэдгийг ойлгоод ажиглаад ингээд бяцлалаа хийгээд яваад байтал тэр үйлийн өр устцаар байгаад сүүлд үйлийн өр устдаад дуусахад мэдрэмж устж дуусдаг. Тийм учраас энд ведантгүй гэж өөрөөр хэлбэл мэдрэмжийг ажиглаад явсаар байгаа төгсгөлд нь хүрсэн гэсэн. Гэгэрэлд хүрэх үед биенд мэдрэмж үүсгэх болчихдээ. Яг тэгвэл мэдрэмж үүсгдэг байсан үйлийн өр устж дуусдаг учраас тэгж байгаа. Тэгэхээр ведантгүй бүсэд брахмачари гэгэрэл ариуслын замаар явж одоо ариун явдлыг төгсч төгөлдөр болгосон. Даммэн соо брахмавадан мадэ ийм одоо номуудыг ийм нандин чанаруудыг агуулсан хүнийг л Бирман гэдэг болохоос биш, тийм ээ. Түүнээс биш Бирман язгуурт төрсөн төдийхнөр хүнийг Бирман гэдэггүй маа гэдгийг бол бурхан багш айлджээ. За тэгээд бурхан багш 5 дахь 7 хоногоо одоо тэрхүү Ажпал гэдэг модны доор 7 хоногийг Нирваны амгаланд өнгөрөөгөөд тэндээс Мужлинд хэмээх одоо нэртэй газар хөрөлцөн ирсэн. Мужлинд гэдэг нь энэ харагдаж байгаа энэ цөөрөн байгаа. Энэ газарт бол нэг хүчтэй лус амьдардаг энэ газар байгаа. Энэ Мужлинд гэдэг нэр нь нөгөө тэр одоо лусын нэр байгаа. Тэгэхээр энэ газар хөрөлцөн ирээд одоо тэнд одоо 6 дахь 7 хоногоо энэ газар сууж залран сууж одоо Нирваны амгаланд өнгөрөөсөн. Тэр тухай энэ сударт ингэж гардаг. Атако Бхагава тэгэхэд бурхан багш саттахан ажжаена тамха самадиха вуттахитва ажжапал нигрот муула та йен мужлиндо тэн увсангами. Тэгэхэд бурхан багш 7 хоногийн дараа тэрхүү самадинаас өөд болж Ажпал хэмээх энэ модны доороос задран явж Мужлинд модны дэргэд задран иржээ гэж. Увсангимтва хөрөлцөн ирээд Мужлинд муули саттаахан тэрхүү Мужлинд модны доор 7 хоног нисэди задран суугаад Вимутти сукхан пати самвайди гэгээр лариуслын жаргалд өммөн бяцлагжээ гэж. Тэнхүү самиен тэр үед маха агал медхо утпади асар их хүчтэй хур бороо орж үйл гарч тийм ээ хур бороо орж салхилж 7 хоног хүүтэн сэрүүхэн болжээ гэж. Атако Мужлиндо награажа тэгт нь Мужлинд нэртэй лусын хаан бэр сага бавна өөрийнхөө ордноос
Никаммитва гарч ирээд Бхагавато гаин сатгаттун богеги париккипитва бурхан багшийг одоо 7 бурхан багшийг өөрийнхөө биеэр 7 удаа 7 тойрч ингэж ороож суугаад тэгээд упари мудди махантан панан каритва оттааси. Тэгээд бурхан багшийн тэргүүний орой дээр одоо ингэж бурхан багшийг юунаас нарс одоо хур салхинаас хамгаална шүүдэр мэт тогтон зогсчээ гэж. Тэгэхдээ дотроо юу гэж утсангаар ма Бхагавантан ситэн ма Бхагавантан унхан ма Бхагавантан данс паридасса гэж. Энэ юу гэхээр бурхан багш битгий дараасаа бурхан багш тийм ээ салхи шуурганд битгий автаасаа бороо хур бороонд битгий нороосоо гэж бодоод ингэж одоо хамгаална суужээ гэж. Атко мужлиндо магража саттахаса айжээн видим виката галахан дэвэн видтва. Тэгээд 7 хоног ингэж суусныхаа дараа мужлинд улсын хаан бэр одоо хур бороо орхоо болж сүүдэр одоо салхи шуурхаа болж үйл одоо алга болсныг мэдээд өөрийнхөө биеийг буцаанд хурааж нэгэн залуу хөвгүүний дурд маанавагын абхинимэтта дүрт хуйлан бурхан багшийн өмнө залран ирээд алга хавсар нь бурхан багшд мөргөн мэдчилжээ. Атко Бхагава этэм гаттан мэдэтва таин вэлаин идан удаанаси удаанан удаанэси тэгтэн бурхан багш тэр үйл явдлыг мэдээд дараах сургаалыг айлтжээ гэж. Суко вивеко туттасса суд дамс пассато аве паажин сукхан логе паано бэтэс сам саямо. Тэгээд энэ юу хэлж байгаа нөхөр гэгээр лариуслалт хүрч нирваны амгаланд орсон хэн нэгэн даарч хөрөх тэргүүт нь ямар нэгэн зовлон байхгүй болоо хэмээн одоо бурхан багш ингэж одоо тэр залуу хүний хувьд дүрд хувилан ирсэн бусад инхүү айлджээ гэсэн. За ингээд 6 дахь 7 хоногийн энэ одоо юуны мужлинда одоо лусын хаантаа ингэж сургаал айлдаж энэ мужлиндийн одоо энэ модны доор залар суугаад тийм ээ. Ингээд 7 хоног өнгөрөөсний дараа бурхан багш тэндээс залран яваад Ражаятын нэртэй нэг том сүрлэг модны доор залран ирсэн. Тэгээ энэ модны доор бол 7 дахь 7 хоногоо одоо энд нирваны амгаланд та бяцлалаа хийж өнгөрөөсөн. Тэгээ энэ тухай сударт ингэж айлцсан байна. Атко Бхагава тэгээд бурхан багш саттахас ажжээн 7 хоногийн дараа тамха тэрхүү самадимха тэр самадигаас утта хэдэ босож мужлиндэн йен Ражаятын тэр мужлинд модноос явж Ражаятын модны дэргэд Упсангами хөрөлцөн иржээ. Упсангамитва Ражаятын мууле тэгээд тэн залран ирээд тэр Ражаятын модны доор саттаахан 7 хоногийн турш завлан очир суудалд сууж вимутти суккан патисамвэди гэгээр лариуслын амар амгаланд аз жаргалд умбан залран суужээ гэж. Тэнхүү самын тапусса баллига баннижа угглла тан дэсэн оддох маг патипан таннахоо тэгж. Тэр үед тапус баллига нэртэй 2 худалдаач нь тэр бурхан багшийн заларч байсан Ревела энэ одоогийн Бодгаягийн энэ ойгоор худалдаа 8-ныхаа ажлаар явж байлаа гэж. Адко тапус баллигаан банижгаан нят салли хода дэвта тэгтэн тапус баллига худалдаачны одоо шүтгч тэднийг хамгаалагч тэнгэр нь тапус баллига худалдаачид ийн айлтжээ гэж. Аян Марис Бхагава Ражаятын муула бихрати Патмааби самбатто эрхэм нөхөд минь ээ. Бурхан багш энэхүү Ражаятын модны доор бурхан багш өдий утга болон гэгээрээд залран сууж байна. Гаччата там Бхагавантан мантена мадху биндэгаяжа патимаанэтэй. Та хэд бурхан багшийн дэргэд залран очиад өөрт байгаа одоо зөвгийн бал хийгээд өөрт байгаа хоолундаараа одоо бурханд өргөн баригтун тавы бхависсатэ диграттан хитая сукая
Тэгснээр та бүхний урт хугацааны турш та бүхний аз жаргалтай амар амгалан баяр баясгалтай байх шалтгаан болох болно гэж Тэнгэр нь одоо тэр хоёр худалдаачинд айлджээ. Атко тапус баллиг ванижа мантан маду биндэгэн жаадая ен багва тэн опсангами. Тэгтэн тапус баллиг худалдаач нь өөрийнх нь зөгийн бал тэргүүтэй, цагаан будаа тэргүүтэй өөрт байсан одоо аяныхаа хоолыг аван бурхан багшин дэргэд задран хөрөлцөн иржээ гэж. Упсангийн мэт ба хөрөлцөн ирээд Бхагавантан Абиватавта хөрөлцөн ирээд Бхагавантан бурханд мэд Абиватавта хүндэтгэн мэдчлээд Экмантан аттасв. Нэг тийш нь зогсжээ гэж. Экмантан нэттэтто нэг тийш нь зогсоод то тапс баллига Бхагавантан эд боож. Тэгээд тэр тапс баллига хоёр худалдаач нь бурхан багш ийн айлджээ. Падигханту но банти Бхагава мантан жа мад биндэгэн жа. Я амхан асса дигратан тааш ухаяа гэж. Эрхэм дээдс та бүхэн та минь бидний энэ хөө зөгийн бал тэрхүү цагаан мудаа тэргүүтэй бидний энэ хоолыг минь хүлээн авна уу? Ингэснээр бидний урт хугацааны турш аз жаргал баяр ёслол амар амгалан болох болно гэж ингээд хүсэн уламжилжээ. Тэгтэн бурхан багш тэр одоо сайхан тэдний өргөсөн хоолыг одоо ямар одоо гар дээр өөрийнх нь одоо юун дээр мотортаа авах уламжгүй яах вүлээ хэмээн бодож байх үед одоо хормос тэнгэр тийм ээ хормос тэнгэр алт одоо хормос тэнгэр одоо бадарыг гурван төрлийн одоо бадарыг авч ирсэн байдаг. Тэгээд тэр гурван төрлийн бадарыг нь одоо шидийн эд шидийн юугаар нэгтгэж нэг аяг болгоод тэр аягаа бурхан багшид ингээ байрсан. Бурхан багш тэр аяган дээр бадар аяган дээр бол тэр хүмүүсийн хоолыг өгсөн хоолыг бол одоо аваад тэр хоолыг зооглосон. Тэгээд тэр хоолыг зоогл дууссаны дараа одоо тэр одоо тапус баллига бол хоёр бол бурхан багшд бурханд мөргөж байна, номонд мөргөж байна гэж одоо буддам саранам гачаами, дамман саранам гачаами. Бурхны авралд одож байна, номын авралд одож байна гэж одоо тэр үед бол гурван эрдэнэ бий болоогүй, хувраг эрдэнэ бий болоогүй байсан. Харин бурхан байсан, ном байсан учраас ингээд хоёр эрдэнэд бол мөргөн залбирч одоо хоёр эрдэнэд мөргөн залбирсан одоо анхны одоо шавнар нь болсон юм аа. Тэгээд тэр хоёр одоо тапс баллига хоёр бол одоо бурхан багшаас одоо бид нар өөрийнхөө нутаг Мямарын нутаг тэр Мямарын нутаг руу тэр үед Брахма дээш гэдэг байсан. Мямарын оронд одоо явж байна. Тэгээ та бидэнд ямар нэгэн зүйл одоо очиж тахиж өдөх ямар нэгэн зүйл хайрлна гэхэд бурхан багш өөрийнхөө одоо тэргүүнд төрөө тэргүүнээс одоо 8 ширхэг үсийг аваад одоо тапс баллигад бол барьсан байдаг. Тэгээ тапс баллига тэр 8 эрдэнсийг 58 үсийг авч яваад одоогийн Мямарын нутагт Янгон хотод байгаа Шивдагоны их суврагыг одоо суурийг босгож тэнд одоо тэр бурхны 8 үсийг залж одоо сувраг босгосон байдаг. Одоо бол маш сайхан сувраг боссон байгаа та бүхэн мэднэ. Энэ тапус баллига хоёрын амьдрал бол цаашдаа одоо ингэ нутагтаа яваад удахгүй тапус баллига хоёрыг нь бол тапусаа нэргэж бурхан багшийн шав болоод бяцлал хийсээр байгаад одоо гэгэрэл төрсөн. Харин баллига нь бол худалдаа 8 хийж одоо юуны яагаад бурхан багштай очирч бяцлал хийгээд тэгээд бол Шротапанны шатанд хүрсэн байдаг. Харин тапус нь бол гэгэрэл хүрч алханд болсон. Баллига нь бол одоо Шротапан болсон юм аа. Сая бол бид нар бурхан багш бодмодны доор эхний 7 хоног өнгөрөөгөөд хоёр дахь 7 хоногийг нь бол одоо бодмодноос одоо энэ нар гарах залд байгаа бас нэгэн модны доор бол хоёр дахь 7 хоногийн өнгөрөөсөн. Тэр хоёр дахь 7 хоногийн өнгөрөхдөө яасан бэ гэхээр бодмодн руу нүдэ цавчлалгүйгээр одоо харн сууж 7 хоног нирвана амгаланд өнгөрөөхтөө хамгийн гол нь бодмодыг одоо 7 хоногийн турш нүдэ нэгч цавчлалгүйгээр харн бяцлахсаар 7 хоногийг одоо нирвана амгаланд өнгөрөөсөн байдаг. За 3 дахь 7 хоногийг бол одоо бодмодны одоо дэргэд тийм ээ одоо зүүн талд байгаа одоо наашин цаашин алхдаг ийм алхаж бяцлал хийж 7 хоногийг бол 3 дахь 7 хоногийг өнгөрөөсөн байдаг. 4 дахь 7 хоногийг бол одоо мөн бодмодноос одоо ингээд энэ баруун тийшээ яваад бас нэг сайхан модны доор суугаад
одоо 4 дахь 7 хоногийг өнгөрөөсөн байдаг. 4 дахь 7 хоногийг өнгөрөөхдөө бол Абидармын одоо нарийн одоо тэр сургаал номыг одоо тунгаан бодож одоо тэр 4 дахь 7 хоногийг өнгөрөөсөн гэдэг. 4 дахь 7 хоногт Абидарм буюу одоо сэтгэлийн одоо Абидармын гээд ороод ирэхлээр ер нь гол нь юу байдаг вэхээр одоо биеийг одоо ерөнхийдөө хүмүүс судрын сургаал айлтгахтаа бол эрэгтэй эмэгтэй хүн гэж тийм ээ эрэгтэй эмэгтэй хүнтэй холбоотой гаднах одоо бие ингээд юунаас холбоотой ингэж сургаал айлдаг болсон. Абидарм болоод ирэхлээр ерөөсөө бүр нарийн хүнийг одоо гаднах эрэгтэй эмэгтэй гадна сайхан муухай гэдгээр нь ярих биш. Хүнийг бол зөвхөн матер оюун гэдгээр нь одоо ялгаж үздэг. Тэгээд материйг нь задлаад одоо бүр задлсаар явсараад бүр цааш нь хизээш задрахгүйгээр одоо юунд нь хүргээд тэр материйн эцсийн шатанд хүрээд тэрийг задал тайлбарлаад Аштагалапа гэж одоо бурхан багш өөрөө нэрлсэн байдаг. Дахиж хизээч одоо хувирахгүй, бутрахгүй одоо тэр дөрвөн махбодын өөрийнх нь дөрвөн шант чанар бүхий тэр Аштагалап гэдэг одоо материйг задлаад нейтрон, протон гэж явсараад одоо өөрөөр орчны шилжүүн хүрээгүй байгаа тэр хамгийн эцсийн шатанд нь хүрээд дахиж бутрахгүй тэр шатанд хүрээд задалж тайлбарлаад одоо материйг бол төгс болгосон. Дээрээс нь матери бол одоо бидний амьдарч байгаа энэ 31 одоо бидний амьдарч байгаа нар сартаа энэ ертөнц байлаа гэхэд энэ нар сартаа ертөнц өөрөө 31 давхрах ертөнц байгаа. Энэ 31 давхрах там, бэрд, адгуус, асуур тийм ээ. Тэгээд дээрээс нь хүнээс дээр 6 тэнгэр, 6 тэнгэрийн дээр 16 брахма ертөнц, биетэй брахма ертөнц, дээрээс нь биегүү 4 брахма ертөнц гэдэг ингээд 31 давхрах ертөнц байгаа. Тэгэхээр матери гэх чинь 31 давхрах ертөнцийн 31 өөр матери. Тэгэхээр энэ бүхнийг задлаад тэгээд матери бол эцэстээ бол нэг зүйл байгаа. 5 махбод, 4 махбодоос 4 махбодын 4 шин чанар агуулсан Аштагалап байгаа. Тэгэхээр энэ төвшөнд нь задлж ингэж одоо тайлбарлаж өөрөөр хэлбэл одоо орчны үеэр эрентгэнээр харж байгаа юм шиг одоо ингэж задлж үзсэн гэсэн үг. Микроскопоор харж байгаа юм шиг. Зөвхөн материйг оюун ухааны гэх чинь одоо 31 давхрын ертөнд 31 өөр оюун ухаан байгаа. Өөр байдал байгаа гэсэн. Оюун ухааны ижилхэн боловч шат алгассан оюун ухаан илүү нарийн болдог гэсэн үг. Тэгээд энэ 31 давхрах ертөнцийн чанд дах одоо байдлыг хөрсөн учраас бурхан багш энэ бүхэл бүтний ертөнцийг тэр чигт нь мэдсэн учраас оюун ухааныг бас задлж явсараа 120 одоо төрлийн оюун ухаан байдгийг мэдсэн байна. Тэгэхээр Абидарм гэдэг бол өөрөө энэ оюун хийгээд матери хийгээд оюун ухааныг задлсан одоо бяцлал хийгээл самадыг нь төвлөрлийнхээ хүчээр гэгэрл сэтгэлийн ариуслын хүчээр энэ бүхнийг зөвхөн завилж суужгаад ямар нэгэн одоо багж хэрэглэхгүйгээр ямар нэг эрентхэн хэрэглэхгүйгээр ямар нэгэн микроскоп хэрэглэхгүйгээр одоо зөвхөн бэлгүүнийхээ одоо төвлөрлийнхээ хүчээр тэр ариуслын сэтгэл ариуслынхаа хүчээр ариусын хүчийн төвлөрлөөр энэ бүхнийг бол нэвт одоо ингээ харах бололцоо одоо ер нь бяцлал хийгээд тодорхой шатанд хүрээд ирэхлээр ерөөс ингээд бяцлал хийж байгаа ингээ харахад бол хүн бол зүгээр нэг арга яс шиг харагддаг. Өөрөөр хэлбэл одоо гадна махан биш одоо дотор байгаа ясыг одоо харагдаж эхэлдэг. Бяцлал цаашаа ингээ сайн яваад ирэхээс сүүлдээ бол бүхэл бүтэн бие тэрчгээр молекул болдог, долгион болдог. Тэгэхээр бол энэ хүний одоо бяцлал хийгээд ирэхлээр хардаг тэр чадвар бол мэлминий хардаг чадвар бол орчны шинжлэх ухаанаас бол хитээдсэн одоо гайхамшигтай зүйл болдог. Тэгэхээр дөрөв дэх тэр одоо модны дэргэд бол бурхан багш 4 дахь 7 өнгөрөөж байхдаа бол энэ Абидармын зүйлийг ингэж тунгааж энэ бүхний ертөнцийн 31 давхрах ертөнцийн 31 өөр матери 31 оюун ухаан тэгээд тэдний эцсийн шат хүртэл ингэж тунгаан бодож ингэж сууж байх үедээ бол Абидармыг тунгааж бодож байсан. Тэр үед яасан гэхээр биенээс нь асар их тийм 7 өнгийн гэрэл цацарч одоо энэ гайхамшиг болж исэн гэж одоо айлддаг. За тэгээд 5 дахь одоо мод нь бол сая тэр тайлбарлсан 6 дахь 7 дахь сая тайлбарлсан. За ингээд бурхан багш 7 49 хоногийн өнгөрөөгөөд 7 дахь одоо 7 дахь хоногийн тэр төгсгөлд нь Ражаятны энэ одоо модны доор заларч 7 хоног өнгөрөөгөөд тэгээд байж байхад бол Тапуса Баллика гэдэг хоёр одоо худалдаачин ирж бурхан багштай хоол одоо ер нь 49 хоногийн өмнө одоо бурхан багш Сужатагаас хоол зооглоод тэгээд энэ гэгэрсийнхээ дараа 49 хоног бол огт хоол зооглоогүй байсан. Тэгээд Тапуса Баллика хоёр бол үнэхээр азтай хоёр худалдаачин бурхан багш гэгэрснийхэн дараа хамгийн анхны хоолыг бол гэгэрхийн өмнөх одоо хоолыг бол Сужата өгсөн. Гэгэрсний дараах хүн төрлөختний хамгийн анхны хоолыг бол одоо энэ Тапуса Баллика гэдэг Бермийн хоёр худалдаачин
одоо өгсөн юм аа. Тэгэхээр л биерэм гэдэг орон маань одоо Бурханы сургаал номыг Бурхан багшаас хойш ингээд 2500 жил хадгалж ирээд дараачийн 2500 жил өнгөрөөд дахиад 2500 жил Бурханы сургаал ном цэврээрээ дэлгэрэх энэ 500 жил дэлгэрэх хүртэл биеэрмийн арт түмэн энэ одоо сургаал номыг хадгалж үлдэх бас шалтгаан нь энэ одоо биеэрмийн энэ худалдаачид ирсэн энэ явдалтай холбоотой юм аа. За тэгээд энэ худалдаачид ингээд Бурхан багшаас 8 одоо өсөйн аваад одоо нутагтаа маш баяртайгаар залхаар явсны дараа Бурхан багш ингээд одоо тэнд залран сууж байх үед өөрийнхөө олж мэдсэн энэ одоо номын ёс тийм ээ номын ёсыг ингээд тунгаан бодоод энэ маш нарийн тийм ээ маш одоо үнэхээр одоо буянтай хүн ойлгож ухаарахаар үнэхээр бяцлал хийж отгошоогоо хандсан хүн л ойлгож ухаарах нөхөөс биш зөвхөн онол мэдээд одоо онолын цэцэрлэгт авсан хүн бол энийг ойлгох боломжгүй. Одоо ийм гайхамшигтай сайхан сургаал ном заасан энэ маш нарийн сургаал ном байсан учраас тэрийг энэ ертөнцийн одоо баяр цэнгэлд автсан, зугаа цэнгэлд автсан тийм ээ өөр хэлэн хүсэл шунал автсан энэ хүмүүс энийг ер нь ойлгоход маш хэцүү, ойлгуулахад маш амаргүй гэж бодоод энэ сургаал номоо одоо бусад сургаал номоо айлтгах тал дээр бол сэтгэл нь жоохон одоо сургаал номоо айлтгахаасаа жоохон одоо ухрах маягтай ингээ байж байсан. Тэгэхэд ингээд Бурханыг одоо ийм байдалтай байж байгаа үед нь Брахма ертөнцид тийм ээ самади бяцлалт хийгээд Брахма ертөнцид тэр орой дээр хамгийн одоо тэр сайхан газар төрсэн байсан Брахма ертөнцид амьдарч байсан Сахамбати Брахма гэж нэртэй Брахма гэх тэнгэр бол Бурхан багшийн энэ сэтгэлд үүсэж байгаа бодлыг одоо тэр Брахма ертөнцид байж байгаа үедээ бол тунгаан мэдээд одоо холоос одоо тунгаан мэдэх чадвараараа Бурхан багшийн сэтгэлд үүсэж байгаа бодлыг мэдсэн. Бодлыг мэдээд одоо ер нь Брахма энэ Брахма яасан гэхээр Брахма самади бяцлалт хийгээд Брахма ертөнцид төрчхөөр хэдэн галвын төрш, хэдэн их галвын төрш, тооцоолжгийн галвын төрш тэнд амьдардаг учраас энэ хорвоо дээр Бурхан залраад дараачийн яваал дараачийн Бурхан заларч байгааг бол ингээл тэр хүмүүс бол Брахман бол ингээл хараад тэгэл их үед нь уулзаал ингээл байж яадаг. Тэгээд одоо энэ өнгөрсөн өмнөх 3 Бурхан залраад энэ сайн галвын Бурхан 3 Бурхан залаад одоо 4 дахь Бурхан залрахыг хүлээж байсан. Тэгээд энэ Бурхан хорвоо дээр ингээд мэдлэхэд бол одоо хорвоо дээр одоо энэ хүн одоо мэдлэх Бурхан болох хүн мэдсэн гэдгийг мэдчихсэн. Тэгээ гэрээс нь гараад одоо ингээд ерөн Бурхан багшийг мэдлэхэд хүртэл одоо энэ Брахма бол ирж Бурхан багшийг одоо мэдлэхэд нь бол тосч авдаг шүү дээ. Тэгээд энэ гэрээс гараад ном сургаалаа бяцлалаа хийгээ гэгэрэх үед нь одоо гэгэрлээд номоо сургаалаа айлтгах ёстой. Хүн төрлөختөнд энэ сургаал номоо айлтгахгүй бол одоо болохгүй гэдгийг тэгээд тэр үед энэ Сахамбати Брахма бол ямар Бурханд ирж одоо хүн төрлөختөнд ном айлтна уу гэж одоо хүсэлж олон ер нь одоо Бурханы сургаал номын уламжлалыг байдаг. Хүн хүсэж уламжилж одоо зааж өгөөч гэж одоо хүсэж одоо гуйгаагүй цагт ингэж өөрөө бол толгож бол номоо бол айлддаг. Тэр уламжлалын дагуу бас одоо Бурхан одоо хэн нэгэн хүн одоо хүн төрлөختөнд ном сургаалыг айлдна уу гэж одоо хүсээгүй байсан учраас одоо ном сургаалыг айлдах эхлээгөө байжсэн. Ингэний үед нь Сахамбати Брахма хөрөлцөн ирээд Бурхан багшаас одоо мөргөн залбираад та одоо номоо айлдах хэрэгтэй. Та сургаал номоо одоо энэ таны мэдсэн энэ гайхамшигтай энэ сургаал ном энэ гэгэрлийн хаалга нирваны хаалгыг та одоо өөрөө нээж нирваны хаалгаар ингээ орц амар амгалан хүрсэн. Энэ олон одоо энэ ертөнцийн одоо буянтай хүмүүс их бий. Буян парвын хөгжсөн. Та одоо сургаал номоо айлтгах юм бол одоо гэгэрэл хөрч чадвартай олон хүмүүс байгаа. Зарим бол одоо сэтгэл нь бол хэр буртагт ихэр артсан хүмүүс байна. Зарим нь дунд зэрэг хэр буртагтай хүмүүс байна. Зарим маш бага хэр буртагтай хүмүүс. Тэр ядаж тэр цөөхөн ч гэсэн одоо хэр буртаг нь одоо арилдах чадвартай болсон. Та дэмжээд ингээд сургаал номоо айлдаад бяцлал заавал тэр бяцлалын шин сураад ингээд гэрх хүмүүс их олон байгаа гэдгийг одоо Сахамбати энэ Брахма бол Бурхан багшд хэлж уламжилж Бурхан багш одоо тодорхой маш гайхамшигтай сургаал шүлгээр ингэж одоо тэр өрөөлийг тавьж ингэж одоо яасан энэ сургаал номыг сонсоод энийг нь одоо хүсэлтийг сонсоод тэгээд Бурхан багш бэлгүүнийхээ мэлмигээр ертөнцийг ингээд толдон харсан. Будда жакку гэж Бурханы мэлмигээр ертөнцийг одоо Бурхан багш зөвхөн одоо бидний амьдарч байгаа энэ нар сартай 31 давхрах энэ одоо ертөнцийг биш эргэн тойрны одоо яг манад ертөнцтэй адилхан нар сартай 31 давхрах юм ертөнцтэй
10,000 ертөнцийн хүрдэд одоо бурхан хүрэх чадвартай. Тэгэхээр энэ 10,000 ертөнцийг одоо тунгаан ингээ хараад одоо энэ бурхан сургаал номоо айлдаа бяцлалаа заах юм бол гэгэрэлт хүрэх асар олон мянган сая түн бумаараа одоо тэнгэр брахманаар хийгээд хүмүүс байгааг болгоогоод тэгээд одоо сургаал номоо одоо хайрлахаар одоо сургаал номоо заахаар шийдсэн. За тэгээд бурхан яасан одоо эхлээд хин сургаал номоо айлтах бай ингээд бодохдоо одоо бурханаас өөрийнх нь одоо гэрээс ер нь одоо номын замаар явсан зөв замаар явж байгаа хүний одоо нандин хүнд болох нандин хоёр чанар одоо үүсдэг. Тэрний үхээр бусдад ямар нэгэн байдлаар хариуд нь юу ч хүсэхгүйгээр бусдад туслах, бусдад үйлчлэхийг хүсэх нэг сэтгэл үүсдэг. Нөгөө нь үхээр ачийг санах явдал байдаг. Бусдад өөр чин тусалсан, жоохон ч гэсэн зүйлээс тусалсан хүнийг ачийг санаж хариу одоо тэр хүнд одоо тус хүргэх, ачийг ачаар хариулах ийм сэтгэл үүсэж байгаа. Хариуд нь юу ч хүсэхгүйгээр үйлчлэх мөн бусдын ачийг сандаг ийм санаж бусдад бас ачийг ачаар хариулах юм үйл хийж байгаа. Юугаар нь бол тухайн хүн та бид нар өөрсдөө номын замаар явж байна, зөв замаар явж байна. Гэрлээс гэрлийн замаар явж байна гэдэг бол тунгаан бодож байх хэвээр. Бурхан багшийн амьдралын төвх бол тэр чигээр бусдын төлөө мэдээж 45 жилийн турш өдөржин шүнжин бусдын төлөө хариуд нь юу ч хүсэхгүйгээр үйлчилж одоо бусдын төлөө одоо ажилласан. Дээрэс нь одоо ачийг ялангуяа голдуу өөрт нь тусалж байсан, бодисодоо байхад нь тусалж байсан. Одоо энэ нэг олон хүмүүст бол хариу энэ сайхан өөрийнхөө номыг хөргөж тэр хүмүүсийг нирваны амгаланд хөргөж ачийг ачаар хариулдаг байсан гайхамшигтай байдаг. Тэгээд тэр үед одоо тунгаан бодоод юу гэсэн хэр Алар Калам, Уттаграм Будр, Алар Калам гэдэг хоёр арш энэ одоо гэгэрлийн замаар явж явах туссан хоёр аршигаа ингээд дараалан ботсон. Эхлээд одоо Уттаграм Будр аршийг ингээд бодоход одоо тэр хүн одоо яг тэр самуудыг тэр өндөр шатанд хүрсэн хүн учраас яг одоо буруу тийшээ анхаарал нь гадагшаал хандсан байгаа болохоос ш анхаарлыг дотгошоогоо хандуулаад өөрлөгөө хандуулаад өөрийн амьсгалыг мэдрээд өөрийнхөө биений мэдрэмж рүү хандуулах юм бол тэр их өндөр самуудад хүрсэн хүн бол тэр самуудын хүчээр маш амархан сэтгэлийн гүнрөө нэвтэрч тэр одоо чадвараараа маш амархан гэгэрэлт хүрэх чадвартай байсан учраас тэр Уттаграм Будр арчтай одоо сургаал номоо заая гэж бодсон. Тэгэхэд нь одоо бурхан багшийн дэргэд одоо бурхан багшийг хорвоод мэдлэхэд би түрүүн хэлсэн брахма тэнгэрүүд бол байн бурхан багшийг дагаж явж одоо хамт явдаг байсан. Тэгээд тэр одоо хажууд нь одоо заларч байсан тэнгэрүүд бурхан багш одоо Уттаграм Будр бол таал бол 7 хонсон гэдгийг айлцсан. Бурхан багш гэсэн бэлгөөний бурханыхаа бэлгүүгээр тунгаахад аль хэдийн 7 хоногийн таал болсныг бол мэдсэн. Тэгэхээр одоо нэг 7 дахь хийгээд 8 дахь ер нь 5-аас дээшээ самадид хүрсэн хүмүүсийн нэг асуудал юу вэ гэхээр тэр нөгөө тэр 5-аас дээшээ самадид хүрээд ирэхлээр тухайн хүний сэтгэл нь биегүүгээр орших чадвартай болдог. Биегүү одоо оршдог зөвхөн сэтгэлийн биегүүгээр орших чадвартай болдог учраас тэр биегүүгээр сэтгэл нь оршиж сурсан самадид хүрсэн учраас тэр одоо энэ биенээсээ салаад явахдаа яа тэгэхээр биегүү одоо брахман ертөнцид төрдөг. Биегүү брахман ертөнцийн оройдод ингээд төрчихөд тэр биегүү одоо ертөнцийн самадад төрсэн хүмүүс бол хэдэн галвын турш тэнд одоо тэр самадын жаргал өмбөж амьдэрдэг. Харин бурхан тэнд бол очиж чадна. Бурханы бол энэ 31 ертөнцийн хурданд энэ 10,000 ертөнцийн хурданд бол хаач одоо очих чадвартай. Гэвч випашна бяцлалаа заах, анапана бяцлал зааж випашна бяцлал заахад бол бие хэрэгтэй байдаг. Яг тэр биен дээр сэтгэлийн гүнд байгаа үйл өөрийг биен дээр мэдрэмж болгож үүсгэж тэр мэдрэмжээр нь тэр сэтгэлийн гүнний үйл өөрийг устгах ажлыг хийх ёстой байдаг. Гэтэл энэ брахман ертөнцид төрчихсөн тэр Уттаграм Будр арш бол биегүү байдаг учраас випашна бяцлал хийх боломжгүй. Тийм учраас очиод випашна бяцлал хийсэн ч гэсэн одоо бяцлал хийж чадахгүй учраас бол туслах боломжгүй байдаг. Тийм учраас тэрийг бурхан багш болгоогоод одоо тэгээ дараачийн Алар Калам аршийг одоо тунгаан ботсоо. За тэгээд Алар Калам аршийг одоо хаана байгаа бол Алар Калам бас бол 8 дахь самадид хүрсэн. Одоо Уттаграм Будр аршаас бүр илүү 8 дахь самадид хүрсэн мундаг арш байсан учраас тэр арштай одоо багштай заая гэж бодоод ингээд тунгаан ботход тэнгэрүүд бас хэлсэн. Урд чинь одоо Алар Калам арш бол таал болсон. Бас өмнө тэнгэрийн одоо брахман ертөнцийн оройд төрсөн гэдгийг бол хэлсэн. Бурхан багш бэлгөөнийхөө мэлмэгээр тунгаа үнэхээр тийм байсан. Тэгээд мөн төрөөчийн хэлсэн дагуу бас заах боломжгүй байсан. Тэгээд тэрний дараа яасан гэхээр бас өмнө 6 жилийн турш гэрээс гараад одоо татуу жил үлдээ 6 жилийн турш одоо татуу жил хийж байгаа үед нь бол одоо 5 шавь
Кондон тэргүүтээ асажи тэргүүтээ 6 5 одоо 5 шавь нь бол 6 жилийн турш үйлчилж байсан учраас тэр 6 шавьягаан одоо шавьдаа одоо ачиж санаж тэр 6 шавьдаа нь одоо бясалгалаа сургаал намаа айлдъя гэж бодсон. Тэгээд одоо хаана байгааг тунгаагаа бодоход бол тэнгэрүүд бол хэлсэн одоо эндээс 350 орчим километрийн зайтай Варанаси хот байгаа. Варанаси хотын одоо захад бол одоо юу Ришипатаны Мегдай гэдэг нэртэй газар бол 6 шавь нь одоо 5 шавь нь одоо заларч байна гэдгийг бол тэнгэрүүд хэлсэн. Бурхан багшсан одоо болгоод өгөхөд бол тэнд одоо бэлгөөнийхөө мэлмэгээр харахад бол тэр 5 шавь нь бол тэнд байгааг бол болгоосон. Тэгээд бурхан багш 5 шавьдаа ном айлтахаар Варанаси энэ Бодгаягийн энэ газраас нь одоо залран явсан. Одоо бурхан багш бол ер нь одоо бурхан багш бол ид шидийн хүчийг бол ашиглах бол их ховорхон тохиолдолд ашигладаг байсан. Ихэнхдээ энэ хорвоогийн хүмүүсд одоо номын ёсыг ойлгуулахын тулд хорвоогийн хүмүүсийн байдлаар амьдарч байсан. Мөн эндээс ч гэсэн одоо Варанасын зүг явахдаа бол одоо явган залран явсан. Одоо явган залар явсныг баримт байдаг. Одоо энэ Оривеллагаас энэ бодмодны эндээс ингээд залраад Гая гэж одоо эндээс нэг 10-20 км-ийн зайтай байгаа Гая гэж хот байгаа. Гая хот руу хүрэх энэ замд явж байхад бас нэгэн Бирман таарсан. Тэр Бирман уулзаад бурхан багшийг харангуйтаа таны царай зүс их гайхна. Одоо Монголын эртний үлгэрээр ярьдгаар бол нөөрэндээ агаалтаа нүдэндээ цогтоо. Үнэхээр та сайхан гэрэлтэж гээж одоо маш сайхан харагдаж байна. Та ямар одоо зүйлийг одоо шатан төрөв, ямар эрдэм номыг эзэмшив гэдээ хэлэхэд бол бурхан багш би бурханы утгийг олон гэгэрсэн билээ гэсэн. Тэгээ бурханы утгийг хэлээ цогц гэгэрэл төрсөн билээ гэсэн чинь та ямар багшаар заалгав? Багш чинь хэн бэ гэсэн. Тэгэхэд бурхан багш би багшгүй юм аа. Надад хэн ч багш байгаагүй. Би өөрөө гэгэрэл ариуслын шатанд төрсэн. Бурханы утгийг олон гэгэрсэн гэхэд тэр Бирман бол тэгээ тийм л байлгүй дээ гэд одоо сургаалыг нь тоохгүйгээр зүгээр жоохон тоогоод жоохон юм ярьсан чинь одоо надад сургаал айлдад эхэллээ хэмээн дургуйцаад ингээд яваад өгсөн тухай бол сударт одоо бурхан багш айлдсан байдаа. Тэгээд бол эндээс тав хэн мэдж байгаа Мишак сарын шиний 15-нд 5-аас 6 сарын хоорондох шиний 15-нд бурхан багш бурханы утгийг олон гэгэрээд гэгэрснээсээ хойш шиний 15-наас 49 хоногийг өнгөрөөсөн. Энд тийм ээ 49 хоног өнгөрсөн. Тэгээд 49 хоног өнгөрөөгөөд дараа нь эндээс залраад Варанаст очиход эндээс бол 11 хоног заларч одоо энэ 350 орчим километрийг бол өдөртөө бол 10 хэдэн километр орчим одоо морилж яваад Варанаст очсон байдаг. За тэгээд Варанаст очиход одоо ган мөрний ирэг дээр ирсэн. Ган мөрний ирэг дээр ирэхэд бол одоо заваар хүмүүс одоо ган мөрний хүмүүсээр гатлал заваар үйлчилж байсан. Тэгээд зав дээр суугаад гол гатлах гэсэн чинь завь одоо авч явсан хүмүүс одоо бурхан багшийг одоо бурхан багш хүний ямар хүнийг мэдэхгүй. Учираас ер нь одоо тэр бэлгүүний хөгжөөг хүмүүс бол бурхан багшийг ч гэсэн хараад бол энгийн хүн гэж л харна. Тэр гэрэл гэгэрстэй биенийх нь цоцорсон тэр гайхамшиг 32 лагшин чан одоо шинж тэмдэг 80 найрган одоо яасан ямар хосгүй гайхамшигтай хүн байгааг бол энгийн хүн бол махнуудаар харуул тэрийг харж чадахгүй. Учираас бурхан багшаас бол мөнгө төлбөр төлөхийг бол шаардсан. Тэгэхэд бол бурхан багш бадар аяах шав хувцсаас өөр одоо лам ховор хүн бол мөнгөнд авах үе тэгэл мөнгөнд гарч хөрөх ёсгүй юм байдаг учраас мөнгө одоо төлөх төдрөг байхгүй учраас бурхан багш тэндээс бол нисэж тэртэргүй 5 шавьдаа бас одоо энэ одоо 7-аас одоо 8 сарын хоорондох тэр шиний 15-ны сар одоо болох шиний 15 болох цаг ойртож байсан. Шавнартаа ном айлах цаг ойртож байсан учраас одоо гарцаагүй ирэхэнд бол ичидийн хүчээр бол нисэж одоо ган мөрнийг бол гаталсан. Энэ явдлыг мэдээ тэр цагаас хойш Варанас хотын хаан бол энэ ган мөрнийг гаталж ирсэн ямар нэг хувраг хүнээс одоо ямар нэгэн төлбөр тооцоо авах одоо мөнгө төгрөг нэхэхийг бол хориглосон одоо хууль гаргасан байдаг. Тэгээд эндээс очиж одоо 5 шавьтайгаа Сарнаатад очиж бурхан багш 5 шавьдаа ном айлдсан юм төвхтэй юм аа.